Мөнгө өгөхгүй бол утсаа чи өгөхгүй шүү. Ээж чинь дэлгүүртээ өдөрөөр мөнгөтэй чиг баян биз дээ. Эсвэл утсаа чи шидлээ. Манай аавыг хэрглэж байсан утас байгаамаа. Би байгаа мөнгө хөнгөө дандаа л өгдөг штеп. Надад одоо ямар ч мөнгө халах утсыг минь өгчөөл дөө. Аавыг чи утсаахаар яатаа? Аав нь байдаггүй маа. Тэр дэлгүүр нь ээжийнх нь ч биш. Ээж нь зүгээр худалдаг ч хийдий. Өө хөөрхий. Ядуу юм байна штэ. Мөнгө байхгүй бол өөр яриад байх юм алга. Угаасаа тийм ч үнэтэй утас биш л байна. Гүйж байна. Охин шиг уйлах гээд байгаа юм уу чи аа? Эрэгтэй хүнч бас уйлж болно. Энэ нь сул дорой гэсэн үг биш. Харин өөрөөсөө хүчээр дутуу нэгнийг дээрлэх нь зөв гэж юу? Чамаас хүчтэй өөр нэг нь чамайг ингээд дээрлэхвэл чамд ямар санагдах вэ? Уучлаарай. Дэлгэцэн хагарсан байна. Би засуулаад өгье. Та ирж ус уучлахгүй. Аавс нь үлдсэн зүйлийг нь эдэлчихлээ шүү дээ. Уучлаарай. Нэгнийгээ шоглох, занал хийлэх, цохих, тохуурхах, мөнгө нэхэх, эд зүйлийг нь булаах, хулгайлах, нуух болон нэгнийхээ талаар цуу яриа тарааж, тухайн сурагчийг нийгмээс тусгаарлах зэргийг үе тэнгийнхний дээрлэхэлт гэдэг. Та найз нөхдөө гомдоогоогүй биз? Хэрв гомдоосон бол заавал уучлалт гуйгаарай.